Амралт театрын мэндийг хүргэе үзэгчтэй баазар нэвтрүүлэг та бүхэнд 10 дахь улирлынхаа 32 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Голомт банк, Алтай ивент тэтгэгч PC Mall. За 32 дахь дугаар гэж энэ 3 дугаар хүргээл баазар маань дуусгах нь тийм ээ. 3 дугаар чи 21 хоног уу? Тийм шүү дээ. Тэгнь. Одоо 3-7 хоног. Аврал цуул яваад. 21 хоног чи явахаар чи финал чи яг багтах юм. Финал Дуусны дараа нэг дуусны дараа нэг яваа. Драфт ярих л баг. баццсан нэг дугаар авах юм байна. За тэгээд өнөөдрийнхөө баазрыг өрнөд бүсээсээ эхлүүлцгээе. Тэгээд Миннесота бол Оклахома Сити Тандерын хооронд өрнөсөн хамгийн сонирхолтой цувралын тоглолт энэ болсон доо. Бусад тоглолтууд бол нэг сонирхолтой болоогүй гэж бодож байна. Тийм ер нь бол. Дөрөв дэх тоглолт. Ген 4 хэрхэн өрнөсөн бэ? За тэгээд дийлдэшгүй их гурвалтай болсноо нотлсон тоглолт нь болчихвол гэж харлаа. Өмнө чи одоо 140 оноогоор алуулсан. 140 дууссан шүү дээ. 42 оноо зөрүүтэй лөө. Тий. Чирээ. Цуврал эргэж магадгүй найдлага авч гараал унтарсан да. Би өнгөрсөн 7 угаасаа ярьжсэн. Надаа бол угаасаа ямар ч гарц гаргалгаа харагдахгүй байна гэж ярьжсэн яг нэг амар хоцсон л доо. Яг гурлаа яриа сууж ирсэн юм маргааш нэг амар хожигдол хүлээсэн юм а тандар тий. Энд дээр би зөв яг point-ийг хэлэхэд Миннесотаг одоо гол цэг нь шүү дээ. Райдлс миний хувьд. Тийм. Буруутна нь Тий. Ер нь энэ цувралд угаасаа Гобер бол сул тал болох магадлал нь угаасаа өндөр байсан. Рэнтэл бүр дэндүү том Сул тал очсон. сул тал юм да тий. Тийм шүү дээ. Сул тал шүү дээ. Багийн одоо хамгийн өндөр цалин авч байгаа хамгийн гол тоглогч байж ээж ийм чухал шатны одоо. Ер нь тэгээ өнгөрсөн 7 хоногт би бас хэлж л байсан. Рэнтэл одоо ингээд за плей-офф цаан тоглолоо. Гэтэ Райдл ийм юм. 2 тоглолт 3 тоглолт цувралын туршиг байх уугүй гэдэг чинь эргэлзээ. Райдл юу юм бэл одоо яг сурлууд эргэж дүгнээ л та тий. Лекс төв муутай байсан. Райдл сайтай үсэн. Тийм. Warriors төв муутай байсан. Райдл сайтай үсэн. Warrior Thunder бол төв сайтай тий. Чээд таардаг шүү дээ. Тэгэхээр Райдл ингэ баг. Өө нэг шахаж махдаг юм юу ч байхгүй. оруулахгүй будагтаа талбайг л хаачхад болчиход байсан үг. Түүд дундаа 4 номер дундаа сайн 4 номер биш л байхгүй. Тэгээ шидэд хийхгүй. Хийхгүй. Жош Смит тэр хөл юм шүү те. Жош Смитээс муу. Үгүй нэг жоохон арай гайгүй Майкл Бизли юм уу да. Одоо энэ дээр яг ингэ дүгнээд хэлэхэд одоо Миннесотаг Таунсыг Райдлаар одоо 4 номероо сольж байгаа шүү дээ. Тэгээ Дивинчэд одоо ингээд сэлгээгээ бүр ингээд нэмчлээ гэж бодсон боловч тэр нь одоо ингээд фейлдчихэж байгаа. Одоо зүгээр хардаа Таунс нь байгаад Тэгвэл Дивинчензог зүгээр өөр нэг тоглогчоор солиод авчирсан бол тэгвэл би нөхцөл байдал өөр байж болохоор харагдаад эхэлж байгаа хэрэг тий. өөрөө болохоор нь бүр ойлгомжтойгоо нь бүр нөгөө талын цуврал дээр Таунс хэрхэн тоглож байгааг харж байгаа шүү дээ. Яг бодит байдлаар харуулаад байгаа. Тэгэхээр л үрд өөр. Таунсаас бол 20-с дээш оноо тогтмол орж ирнэ. Тэгвэл орно. Тэгэхээр энэ хожигдол чинь нэг Бараг муудаа Таунс 15 оноо. Амар муу тоглол. амар муу тоглол. Тэгэхэд чин манай Рэндл Бач одоо 6 оноо. Тий 6 оноо 5 оноотой 2 тоглолт шүү. Тий. Хамгийн чухал 2 тоглолт шүү. Тэгээ ялангуяа энэ тоглолт бол за энэ дээр нэг фэн бас нэг ухаан гаргасан уг нь. Тий боломж өгсөн тий. Жишээ очиод чи бас ухаантай залтай байш шүү гэд зааж ирсэн. Тэгээд арай л бага хугацаа үлдсэн байсан. За тэгээд энэ тоглолтын дээр ийм асуух зүйлүүд байна. Одоо жишээлбэл Миннесота Timberwolves-ийн хожих ёстой боломжтой байсан тоглолт нь харагдаад байгаа байхгүй юу. Тэгэн гурт Антони Эдвардс 40 минутанд 16 оноо авлаа шүү дээ. 13-хан довтлоо шүү дээ. Рэнтэл 5 оноо авлаа. Энэ хоёр хоёулаа 5 бөмбөг алдсан байлуу. Ийм үзүүлэлттэй байгаа байхгүй юу. Уул нь тэгээд сэлгээний тоглогчд нь амар сайн тоглосон. Дивинченцо Walker Ийм гоё сэлгээтэй баг. тэгээд Антони Эдвардс Шей лидер ямар байдгаа энэ тоглолтын дээр харуулж байна гэж бодлоо. Тийм тэгэл нөгөө насны туршлагын зөрүүч ялж харагдаж байгаа юм л да. Эдвардс тэгээд тоглолтын дараа хэлсэн. Одоо би дөнгөж 23 настай. Энэ зам бол надаас илүү хөдөлмөрлөх хүн байхгүй байх гэж хэлсэн. Яг цуврал дууссан тоглолтын дараа шүү. Энэ тоглолтын араас ч үстэй. Одоо зүгээр ингэ жишээ ингэ Гэтэ Антони Эдвардс энэ тоглолтын араас амар тэнэг үг хэлсэн. 16 оноо. Би өөрөө муу тоглосон гэж бодохгүй. Өөрийгөө муу тоглосон гэж бодохгүй нэ гэж. Харин тийм. Багийн лидер хүн шүү дээ. Тэгэхээр эрдцэн гэдэг арай эрэггүй л Яг юм. наад чинь би ингэж наадгад чинь сонсоод ингэж ойлгоод байна. Би бол хийх ёстойгоо ямар ч хийх гэж оролдлоо. Тэгээд манай баярын хангалтгүй байсан учраас над дээр хангалт их төвлөрсөн ч гэдэм юм уу. Тэгэхээр нөгөө нэг юм би бусдыг ямар ч өөрөө бол чадаад байна. Бусдыг тоглуулж чадахгүй байгаа учраас манай хожигчлоо гэдэг санаал явж байгаа байх зүгээр. Тэр үгний цаана. Яг Үгний цаана бол наадгад дээр чи зүгээр яг
одоо жишээ одоо лидер мундаг тоглогчтой харьцуулж ярил л да тий. Жишээ Коби Брайант тэр давхар хамгаалт байг ирдэг ус. Леброн дэр байг ирдэг ус. MJ дээр бол бараг бүр 3 хүн тий. Леброн тий. Тий 3 хүн бараг тактик Детройтын бүр тактик ус баруун талаар бол. Тийм жишээнүүд байгаад Эдвардс байгаа залуу байна. Хоёр тоглогчтой би ингээ фейлдчих гацчаад байна гэдээ өөрийгөө яриад байна харин тий. Давхар хамгаалт ирэнгүүт би багийнхантаа өгөөд манайх хожигчлоо гэж. Тий. Өөрийгөө нэгдүгээрт одоо юунаас гаргаж шүү. Жохон хариуцлагаас гаргаж байна. Үнэхээр шилдэг тоглогч бол хоёр тоглогчийн өөртөө бүр дуртаяа татаад бүр одоо хоёрын хэсэг оноо аваад бүр чадвал бүр гурыг татвал тэр чинь бүр агуу тоглогч байхгүй. Тэгээд тэр хавьяаж тэр үндэ өгөлдөө тий шийдгээд. Гэтэ яг нэг юм байна л да. Одоо бол бид нар мэдээлэл амар хаанаас авах боломжтой үед амьдарч байгаа. Тэр үед тэд нар бас юу ярьдаг байсныг бид нар мэдэхгүй байна. Харин тий. Тэгэхээр тэдний залуугийн үе чинь бас байнга ялагч байгаагүй шүү дээ. Одоо жишээ нь агуу MJ чинь Larry Bird-ийн эсрэг тэг 6 гэдэг амжилттай шүү дээ плей-оффт бол. Тэр чинь яг нэг насны зөрүүл. Тэгэхээр энэ насны зөрүү цаг хугацааг туулах, илэрх юм гэдэг юм байна л да. Туршлагагүй 84 оноос нэг 90 оныг хүртэлх хугацаа чинь ер нь бол Larry Bird дандаа болж байгаа шүү дээ. Гэтэ тэр хожигчдууд бүр амар шүү дээ. Юу гэж юм. Тэр Бостонгийн талбайд санаж байна. 40 дон авдаг тий. 63 тий. Larry Bird яаж 2 салтаа гараад дарж ороо тий. Гэтэл баг нь хожигддаг. Тий, баг нь хожигддаг. Гэтэ Jordan 63 он аваад хожигч чинь Edwards 16 он аваад хожиж. Тий. Чи бол асар том сэтгэл зүйн одоо лидерийн ялгаа байна гэсэн үг байна. За гейм 4-ийн онцлог статыг хараад бүгдээрээ үргэлжлүүлээ. Шейн тоглолтод 40 оноо 10 дамжуулалт 9 самбар авсан. За тэгээд плей-оффт үзүүлсэн ийм статистик үзүүлсэн 12 дахь тоглогч болсон. Өмнөх 11 нь дандаа супер одууд байл. Шей бол одоо яг бүр яг прайм дээр ороод чичтэй. Тэгэл эн чинь бас Шейн карьер хашд плей-офф юм. Тэгснээр яг тэр тоглолтын дээр зэрэгцээ J-Dub нь 34 оноо аваад бас карьер хай хийж байгаа. Ястаа нэг торгон ерэн дээр байна гэдэг шиг юм болж байна л доо. Тэгээд торгон ер чинь нэг үсрээл 3 жил мэлээдэг шүү дээ. Тэгтээ ардаа одоо 51%-тэй довтлоод 44%-тэй 3-аас шидсэн мөртлөө хожигдсон байгаа байхгүй Миннесота. Одоо энэ дээр Рент 10 оноо авчихад хожих тоглож байна тийм. Цэг point дээр байхгүй юу? Одоо J-Dub Rent хоёрын зүрх асар их байна гэдэг л одоо харуулж байгаа. Ер нь бол тийм. Эдвардс тэгээд арай болоогүй те. Шейн төвшин шүү дээ. Шейн төвшөнд очиход дахиад 2-3 жил хэрэгтэй баха. Энэ хожлыг авцсан бол бид нар өдөөд бас дахиад өөр юм яриа сууж явах боломжтой байсан. Эндээс зүгээр дөдгөр сууж явахгүй. Хоёулаа эзэгчсэн. За тэгэн гурт за дараагийн тоглолтын таймыг шууд үзье. Рентл бол яг бас дөрөвдөх тоглолт шиг байгаагүй маа бүх үзүүлэлтээр багаа болвол тэргүүлсэн. Юун дээр нэг ингэж яриад байгааг бол чухал тоглолтууд дээр яриад байгаа. Тэгэхээр 120 оноо хожчих Рентл 50 оноо авсан шиг хийж тоохгүй шүү. Тий. Тэр нь бол тийм. Хизээ оноо авах гэдэг чинь чухал. Одоо яг энэ чухал гейм 2, гейм 4 байж энэ зурлаа. Одоо 30 оноос салцсан тоглолтын дээр 30 оноо аваад яах юм? Тэг ямар ч хэрэг шүү дээ. 30 оноо хожигдж байгаа тоглолтын дээр Харин тийм. За тэгээ энэ тоглолтын эхний үед 9 оноо авсан болсон. Та нар 26 оноотой. Хожигдоод ороод ирсэн мэлээ. уусаа сэтгэл зүгээрээ дуусцсан орж ирсэн. Тэгээ ер нь л нэг цуврал гэхдээ нэг 3-1 болчихоор ер нь ихэнх тоглогчдын сэтгэл зүй дуусчдаг тий. Хилдгүүл болохоос. Нанаа сэтгүүлч нар тэгээд нэг тоглолтоор харна гэж ярьдаг болохоос ер нь бол дотроо дууссан л байдаг шүү дээ. 90% дууссан шүү дээ. 90% тий. Тэр Эдвард царай яалч нөгөө туршлагагүй нас залуугийн юм тэр хожигдсон гарч иж байгаас нь харагдаж байгаа. Энэ тоглолтын дээр би Эдвардсыг бол 30-аас 40 оноо авах гэж хожигдсон ч гэсэн. Тэгж тоглох байх гэж бодсон боловч харин бүр эсрэгээр тэгэл аясаар явцсан шүү дээ. Тэгсэн. 20 он авсан. Хайхтарч хүчлээг үүд. Эхний 12 минутанд л тоглолт ингээд дуусчихж байгаа юм л да. Та нар хэдүүлээ ярих юм чи Миннесотаг одоо яриад дууссан. Дуусж байгаа юм л яриа да тий. Та нар бол одоо тэгээд зөндөө ярих юм байгаа хөө. Тэгэхээр энэ дээр бас миний хувьд дүгнэлт хийхэд Рентл бол одоо яг 4 номер дундаа тий. Хүчний PF дундаа бол тэгээд топ бол биш юм байна гэдэг л одоо бас дүгнэлт гарчлаа шүү дээ тий. Чэтээс суулж шүү дээ нэг барыг. Тэгээ аргагүй тэгээд би нурууны өндөр намтай яг найдвартай шидтэй биш техник гойтой биш. Тэгээд Lex юу хоёр дээр чи зүгээр өстэй. Амар эсвэл нэг орой. Тэгэхээр одоо сүүлд би одоо жишээ нь зүгээр Lex-ийн фэн ч гэсэн нэг юм яригадаад байна л да. Lex 3-аар гарах. Миннесотад тэгж эхний шатнд таарахгүйгээр 4-өөр гараад явцсан бол Үдид OKC-тэй тоглоод байж ах байлаа. Гэсэн юм яриад. Тэр үнэн шүү дээ. Үгүй гэхдээ нөгөө талаасаа Миннесотаг хожоогүй гэж яаж OKC-г хожино гэж бодоод байгаа юм бэ? Аагүй. Баг болгоо өөртөө. Тоглолт таарахгүй гэдэг бүр. Үгүй төвийн тоглогчгүй байж угаасаа ингэж хол явах боломж хэцүү шүү дээ. Тэр одоо утгагүй яриа л да. Тий.
Тэрнэр яг нэг юм хэлгээд одоо Jackson Hayes мэж чинь турах гэж штэ. Энэ чэт мэт бол тохироод байгаа. Болчин ер нь болчин. Адилхан дурах гэдэг. Тэр балаа яриа тий. Яста балаа яриа ёо зөвхт яраарай гэж. Ямбаа хүн зүйдүр ороод. Бүбүг өөр гэж штэ. Тэгээд тоглолт таарахгүйгээр баг зөндөө байгаа тий. За мэдгүй одоо if гэдэг юм ярих чи хэцүү шүү дээ. Хэрвээ If бол юу ч ярьж байна. юу ч ярьж болно. За тэгээ 12 оноос хойш 13 жилийн дараа финалд дахин гарч ирлээ. Гоё байна. Аимшигтай байна. Тэгээ ардаа бид нар нөгөө плей-офф туршлага гэж яриад идэг. Угаасаа OKC-г тэрэн дээр нь л жоохон тэгээд хөмжилж байсан шүү дээ. Тэгсэн чинь 10 жилээс дээш тоглосон туршлагатай тоглогчгүйгээр финал шалгарч байгаа. 2002 оны Нью-Жерсигээс хойш анхны баг болж байгаа юм байна. 30 жилийн дараа. Энэ Caruso 23 жилийн дараа тийм. яг энэ дээр бол Caruso өндөө ярмаар байна. Caruso тэр Денвер дээр хэрхэн тоглосон. За энэ юун дээр ч гэсэн. Гэхдээ ер нь плей-оффт. Ер нь плей-офф хэрхэн тоглож байгаа. Туршлага гэдэг зүйл чинь Caruso 10 туршлагыг нас нь нөгөө нэг одоо 10-аас дээш жил гэдэг шүү дээ. Тийм биш мөртлөө яг тийм төвчний туршлагатай байдаг шүү дээ. Тэгээд нөгөө хувц солихороонд бол их юм ярьж ах шиг байна. Өөрөөр тоглолтын дээр ч гэсэн одоо яг хэрвээ санаж байвал дөрөвт тоглолт шүү дээ. Minnesota-ийн нөр Caruso шийдэн дор 2 удаа суларсан шүү дээ. Тий. Даллаад ингээ хөнгөө иждэг. Яг игзэгтэй үед. Тий. Тэр чинь туршлага шүү. Тийм яг мөн. Яг хэрэгтэй үед багтаа 4 оноо аваад өгч байгаа. Тийм яг мөн. Тэ? Яг мөн. Тэгээ тэр самбар Тэгэхээр ардаа хизээ 4 оноо авах уу? яг Хизээ үгүй. 30 оноо авах гэсэн шал өөр харин дээ. Хизээ 30 оноо ямар ч нөлөөгүй 30 оноо аваад тэр бол нэг үр дүн хамаагүй болчиход. 50 оноо авсан шүү Тий. дээ. Тэгэхээр чин тэр яг чонхол үед 2 оноо авахд л болчихж байгаа. Тэр чинь айгүй зүй үү. Caruso тэгээд анжаа самбар дор ингээд Caruso хийж орно гэж тооцохгүй зөө. Жижигхэн юм чинь тийм. Тэгээ ингээ харангууд яг самбар дор ингээд гобер хоноор орж ирээд ингээд далчихчих яг гэж энэ бас 2 удаа тэгсэн байгаа. Тэрөө анзаарна. Caruso байхгүй байсан бол та нарыг энэ хүртэл ирнэ гэдэгт бас эргэлзнэ Айгуу гэж том хэлээд байгаа шүү дээ. Тэгээд сая хамгийн чухал хоёр статын номшлгүй өнгөрөөчлөө. Shea MVP болсон үйлрэлтэ финалийн MVP бас болсон. За хэрвээ одоо бүсийн финалийн MVP болсон. Хэрвээ одоо дахиад финалийн MVP авах юм бол бас л түүхэнд хаахны тоглогч. Нэг жил 3 MVP Сүүлд авсан. одоо миний зүгээр яг ийм биш л дээ. Энэ чинь тэр үе чинь нөгөө бүсийн финалийн MVP гэдэг юм байхгүй юм чинь. Хамгийн сүүлд 2002 онд Shaq улирлын MVP, бүх одын тоглолтын MVP, финалийн MVP гурыг яг нэг үлрэлт авч ирсэн санагдаж байна. Тийм баг. Тий. Тэрнээс хойш өөр тийм тоглож Түрүү жил зүгээр Бостон дээр Tatum боломж байсан. Тий, уг нь Tatum болно. Бүх одын тоглолтын MVP, дорн төсийн MVP, финалийн MVP гурыг авах боломж байсан. Тэгээд NBA өөртөө тэгээгүй. Jaylen Brown л өгсөн л доо. Тэр чинь саналаар байна. Саналаар. 13 сэтгүүлч шүү дээ. Тэр нөгөө нэг Jaylen Brown-ы ажлын шийдэлт нөлөөлсөн юм тийм. Тэгээ нөгөө одоо үе хоорондын ялгаа чи Монгол Америк хоёр чалд өөр штэ. Тэгэнгүүт Caruso-гис тооцох юм бол яг та нарын энэ бүрэлдэхүүн тэр чигтээ яг жинзи байгаа байхгүй юу? Тийм л дээ. Тэгээ яг бүр юм жинзи үеийн 96 юм оноос супер хойш баг хөгжиж байгаа шүү бүрчүү. Тэгээ нэг Америкийн сэтгүүлч бас хэлсэн байсан шүү дээ. 3 толгойтой мангастай энэ багийг одоо хаана хийн дийлэх юм бэ? Дараагийн хэдэн жил бэ? Одоо дараагийн хэрвээ урьдчилсан яриа л да тийм энэ жил төрүүлж одоо Dynasty гэдэг асуудал руу яригдчих эхэлнэ. Ер нь яриа орно шүү. Ер нь орно шүү. Бостон бол одоо ингээд Dynasty чадсангүй шүү дээ нуурчлаа. Тэр нэг дөрүүлэх аварга хамгаалах гэдэг чинь дараагийн аягүй хэцэлтэй. За та нарыг түр орчих чи одоо Миннесота дээр яриа л та. Жишээлбэл өнгөрсөн жилд тэд бас л яг энэ дээрээ л эндээс дууссан штэ. Тэгээд эндээс дууссан учраас өөрчлөлтүүдийг хийсэн чинь тэр өөрчлөлтүүд нь хангалттай байсангүй штэ. Тэгээ одоо энэ багийн ирээдүйд цаашд явах вэ? Дараа жил юу хийх вэ? Яг л зүгээр юм байна лоо. Янз бүрээр ярьжлээ л дээ. Одоо чи би тулгаар дээр ингээд ярих те. Та хүмүүс Рент хоёр ялгаагүй ч гэх тулгаа бол тийм нүгэлт гэж. Миний хувьд бол шал өөр нүгэлт гэж байгаа. Та хүмүүс яг нөгөө талд хэрхэн тоглож ийн боддоор харуулж байгаа шүү дээ. Ямар нөө мултарсан баг байгаа шүү дээ. Нэг тоглолт аваад ирж байгаа та хүмүүс. Дөрөвдүгээр 20 оноо. Шүүрдүүлсэн цувралыг эргээд авчирчлаа шүү дээ. Уг нь бас нэг боломж. Ийм тоглолтыг үзүүлж байгаа. Рент яг нөгөө талд нь 5 оноо 6 оноо гэсэн хоёр тоглолт хийчихэж байгаа. Тэгэхээр энэ бол нэг том ялгаа л да. Яг одоо нэг юм яриул бид нар хэрвэл гэж яриад байгаа шүү. Тийм тохиолдолд ер нь нэг юм мухарлуу ерөөсөө яриаг түлхэж болохгүй юм байл л дээ. Хэрвээ ингэсэн бол ингэчих байсан гэхлээр шал худлаа болчихно ер нь. Зүгээр бид нар бол ингэх боломж байсан, ингэч боломж байсан, ингэч боломж байсан, ингэх байсан гэдэг нэг юм амар олон талаар л ярьж ир тэр арай илүү юм өгөөчтэй яриа болно. Тулгаа болохоор ингээ нэг юм мухарлчаад гэдэг чинь амар өөрөөхөө зөрөөд байгаа байхгүй. Жишээ нь одоо зүгээр нэг л боломж нь яг энэ үнэн гэдэг нэг юм батлахыг хүсээд дээ шүү. Тэгэхээр спорт батлагдсан юм гэж юу байхгүй шүү дээ. Яг тэгээд Миннесотагийн хувьд ярихад яг нодлон жилийн яг амжилтан дээр ороод ирлээ. Яг бүсийн финалд гараад ирсэн. Тэгээ 2 жил яг ингэ
солилцоо хийсэн ч гэсэн ингээд хожигдлоо гэж. Тэрийг адилхан байлаа. Үр дүн адилхан байлаа. Өнгөрсөн чинь бас 4-1 үстэй. Тийм шүү дээ. Бас даастай 4-1. Тэрийг ахиулах гэж солилцоо хийсэн байлгүй дээ одоо амжилттай. Эсвэл цалингийн зэснээс сулрах гэж эдийн засгийн хөв солилцоо хийсэн юм уу гэдэг. Эдийн засгийн нүүдэл мэдээж хамгийн том хөшүүрэг байсан баг. Тий, давхар. Гэхдээ бас амжилттай ахиулъя гэж бодсон. Уг нь амжилттай ахиулъя гэж бодсон л байна. Гэхдээ ямар ч гэсэн амжилттай ахиулж чадсан. хамгааллаа. Одоо тэгэнгууртаа ийм асуулт байна л та. Болцсонгүй. Өрөд бүс бүр амар өрсөлдөөнтэй байгаа шүү дээ. Энэ улирал ялангуяа амар байлаа шүү дээ. А тэгэнгуурт одоо 100 солилцоо хийх багууд бүгдээрээ таандрын эсрэг бага бүрдүүлэх юм шиг надад санагдаад байгаа. Угаасаа тэр ойлгомжтой. Таандрыг байрлал болгон дээрээ хожихын Одоо ер нь л багуудаа гэхдээ бүрдүүлэх юм шиг. Warriors-ийн эсрэг гэдэг байсан. Cleveland-ийн эсрэг, Miami-гийн их гурлын эсрэг, Spurs-ийн эсрэг ч гэдэг юм уу те. Нөгөө нэг Денверийн эсрэг. жил болгон л контендерт яригддаг, угаасаа тэрийгэ чаруулдаг багуудын эсрэг л бос нөгөө багууд нь бүрдүүлж байгаа шүү дээ. За тэгээд ягаад таандар хэрхэн бүрдсэн бэ гэхээр ерөөсөө л Пол Жоржоос л бүрдсэн баг шүү дээ. Энэ бүхэн 2019 оноос эхэлсэн юм аа гэж. Өнгөрсөн 7 хоногт нөгөө Пол Жоржийн солилцоог харуулж ирсэн шүү дээ. PG-ийн боёо. Тэ. Одоо ингээд Пол Жорж маань подкаст ч юм болсон болвол энэ баг харин орнод нь ингээд Энэ тэгээд амар олон зүйлийг нотолж байгаа хаа. Ерөөсөө хөгшин тоглогчийг залуу тоглогчоор ингэж солих ямар ч хэрэггүй гэдгийг л тэгээд бүгдэнд нь ойлголт. Яг зүгээр аль талдаа. Ер нь бол зүгээр Пол Жорж тэр үед хэрвээ яг хүмүүсийн төсөөлжсэн шиг тоглосон бол аль алиндаа хэрэгтэй юм байх байсан. Overrated байгаа даа. Пол Жорж тэд одоо сүүлд рүүгээ үнэн ахыхаа вершн 2 темогоос ихэл зөвлбөр болсон юм байна. Том юм яриад би Prime LeBron Wade бооштой үзэлцсэн гэж. Индианадаа очиод барыг авраг болно гэсэн юм байна. Тий. за тэгээ 19 он чиг тэгж Пол Жоржоос сольж авснаас хойш одоо ингээд чөлөөтэйгэнд ч юм уу солилцоогоор авсан тоглогчдыг харахаар энэ тоглогчдод яг үүндээ нөгөө багууд нь зүгээр голоол явуулсан хүмүүс хэвгүй. Тухайн үед яг солиж явахт нь болвол энэ одоо юу нөхөр энэ л гэж бодохоор хүмүүс байсан баггүй. Одоо жишээ нь Лүү Доорт бол зүгээр баг чөлөөтэйгэнд тулцсан. Тэгээ анх хоёр талд гэрээ байгуулж авч ирсэн хүн баггүй. За араас нь тэр Кенрич Уильямс нөгөө Жрүү Холидейн солилцооны хавчург болж 4 баг солилцоо хийхэд тэр дунд ÖКС рүү явж ирж ирсэн хүн баггүй. За тэгээ араа эдэн ихэнх нь ер нь бүгд драфт яг хаа. Игс ч бүр J-лиг тоглож ирсэн үстэй. Тий. За Айсежо 22 онд Фили гэрээ өгөхгүй чөлөөтэйгэнд болгоод тэгэл гологдоод тэгт нь эсвэж авч ирсэн. Физи одоос энэ дунд явж байгаа. Карусо за одоо ер нь баг хамгийн том нэр нь яг үнэндээ бол Хартенштейн л байгаа. Чөлөөтэйгэнтээс авсан гэх юм байна. Одоо Нью-Йоркт өнгөрсөн жил их плей-офф сайн тоглоод угаасаа үн өгөх гээдсэн шүү дээ. За Карусог бол бас Жош Гидигээр тулцсан. Энэ 8 Жош Гидийн ч Чикагод очиж сайн тоглож байна. Вин Тий. аль талтай. Тэгээд одоо тэр драфтууд гэдэг дээр драфтын өдөр нөгөө доод дээд эрхүүдээр ингэж сольж авч ирсэн 8-нууд бас байгаа тоххой энэ ч. Тэг ингээд эндээс нэг юм хараад анзаарагдаад байна. Миний анзаарж байгаа юм. Дандаа ингээд гологцсон хүмүүс байгаад ингээд тэгж штэ. Тэгэхээр NBA гэдэг бол өөрөө дэлхийн хамгийн супер лиг. Энд чи ашиглаж чадах юм бол чамд хэрэггүй юм хэнийг ч ашиглаж болно. Хөгжүүлэх. Тэгээд нэг юм тохирсон арга барилаар нь тоглоулны айгуу чухал. Марк Дагно гэдэг сэлжуулагч үнэхээр гоц ухаантай юм байна л гэж харагдах. Тэгээд одоо Сэм Престиж ч гэсэндээ бас энээр ярихгүй байж болохгүй байгаа ер нь тийм. гол хүн Сэм Престиж л тий. Одоо эн чин дахиад эн чин зөвхөн одоо хүртэл бүрдүүлсэн шүү дээ. Сэм Прест бол ингэж байгаа байхгүй юу? За чи дураараа энийг ингээд зарцуулаад нэг юм өөрийнхөө хүсэж байгаа юм хийгдсэн. Тэгээд дасгалжуулагчдын баг нэг яг ингээд сонгосон. Нөгөө талаас нь хэлэх нь та нар жижиг зах зээлтэй жижиг баг учраас Ингэж босгоосоор аргагүй. Нэгдүгээр та хоёрдугаар одоо гологцсон юмнууд чи юун дээр ирдэг үл жижиг багууд дээр л ирдэг шүү дээ. Та нар бол жижиг баг шүү дээ. Жижиг баг дээр нэг гологцсон хүмүүс ирдэг харин тэднийг яаж тордох уу гэдэг чинь дасгалжуулагч чи арга. Нэг хэсэг ч гэжтэй ер нь Зүлсэн гэсэн үг шүү дээ. Экспостра одоо Miami Heat ч нэг тим байлаа шүү. Тэ? Ер нь энэ тэмдгийн багуудад хасагдсан, гологдсон нөхдүүдийг Спостан Whiteside маань гэсэн шүдэ амтан гаргаал ирдэг байсан. Очиж байгаа л плей-оффт мофт. Одоо энэ өдөрт Cleveland-д тоглож байгаа Max Strus, Miami-д л Duncan Robinson, Miami-д л гарч ирсэн тий. Caleb Martin Darton, Dion Waiters хүртэл яаж явж байгаад Miami-д л сайн тоглолоо да тий. Тэгэхээр дасгалжуулагч гэдэг сайн ингэж хөгжүүлдэг нэг талаас энэ тоглогчд нь энэ жижиг хотууд дээр яагаад сайн хөгждөг гэхээр дарамтгүй гэдэг. Зүгээр сайхан сагсаад. Угаасаа амжилт хүлээхгүй. Одоо Lakers тоглох гэдэг бол хамгийн том дарамт шүү дээ. Lakers, New York гэх том хотууд бол хэцүү юм. Бостон бас том байна тий. Чикаго л одоо дөжигдсэн бохоо. одоо фэнүүд нь Toxic фэнүүд нь тэднэрс нэг муу тоглолцсныхнаараас фэнүүд нь өөрсдөө чамааг алсан шүү гэдэг хотууд шүү дээ. нэг сайн тоглолчвол баг дэлхийн хамгийн шилдэг тоглогч гэж байна. Өөргөө дүгэн тий.
нэг юм бодит байдал ерөөсөө мэдрэгддэггүй хотууд тахгүй айгүй хэцүү. Тэгэхээр хэцүү. Одоо тэгээ ОКС энэ болтол бүрдүүлчихэд дараа нь дахиад 2030 31 он хүртэл тоймгүй их драфт ирэх байгаа. Энэ баг энэ жил хэрвээ авраг авчих юм бол ер нь Dynasty гэдэг яриараа шууд орно. Юун дээр асуудал үүсгэх нь цалин дээр л асуудал үүсгэх хэрэгтэй. Гайг байх уу. Харин залуучуудыгаа болохоор Тийм. зохицуулаад яваа. Бараг үүсгэргүй. За Угаасаа тэгээд нэг хүнийг 3 жил нөгөө гайгүй гэрээтэй байхад нь ашиглаад сольчод уулчаад байгаа юм чи. Тий. Тэгэхээр чин цалин бол тийм супер од авчих хэрэггүйгээр болоод байгаа. Одоо жишээд сая хамгийн сүүлд харагдсан тэр Никола Топич гээд Сербийн гарааны холбогч ирээдүйтэй залууг сая драфтаар энэ өнгөрсөн жил сонгож аваа. Тэр нөгөө ACL-ийг гэмтээсэн байсан. Бүтэн жил тоглосонгүй шүү дээ. ACL-ийг гэмтээсэн байсан учраас 12-оор сонгогдсон тэгсэн байхгүй юу? байхгүй. Тэрнээс биш бүр урдуур сонгогдох боломжтой тийм супер тоглогчийг тийм аваад хадгалсан метр байна. 90 эдтэй холбогч байгаа даа. Тийм. 600 Зөв өндөртэй тэгэхээр гэж. одоо системийн холбогч шүү дээ. Тийм. Тэгээд одоо эх жилээс тоглож эхэлнэ. Тэр бол одоо ингээд яг үндэ холбогчгүй шүү дээ ОКС чи. Цэвэр. Дидил бараг сүүл байсан шүү. Системийн холбогч нар чинь тэгээд яг миний мэдгээр одоо Теодос ч зөв систем биш. Энэ Европын системийн холбогч нарыг NBA-д нэг болж Жоох идэж дгүй юм аа. Жоох идэж дгүй. Одоо тэгээд тэр залуу яах юм бэ? Гэтэ та нар бол зохицуулж чадхал залуухан бол яг нэг систем чинь миний ажигласнаар л одоо ингээд би чи грек өөдрөөс тоглосон шүү дээ. Нэг орчдөг юм лээ тоглогч. Нэг систем нэг орно гэдэг нь одоо бараг 2 жил байл ингээд яг юм. Өөр юм чадах болчтой. Тэгээ өөр юм гэж. Тэр үг тэр яг системд орцсон бол NBA тэр залуу тоглоход бол хэцүү. Яг системд орцсон. Тэгээд Системд улирал- орцоод ерөөсөө тоглогчоос Задгаас тэтгэж чадхаа байсан. ерөөс гарахгүй юм. Холбогч ялангуяа Одоо чинь миний кейс байгаа байхгүй. Би одоо яг грек өөдөр очиод тоглоно шүү дээ. Яг очиод тоглонгод ингээд би дундуур ингээд бодоод байгаа байхгүй. би ийшээ гүгс та. Дамжуулт өгөх одоо ингээд юу нэр чи за энэ ингэвэл ингэнэ гэд боддгоо байлаа системээс. Бодохгүй байхгүй. Аваад Автомат болгоо ичиж байгаа. Тийм. Бүх юмыг програмчлаа ичиж байгаа. тий, ерөөсөө механик Тэгэхээр болсон. жоо холбогч тийм болохоор нөгөө задгаас тэтгэж чадах нь багасаад жоо хэцүү. Тэгээ ялангуяа NBA-д бол бүр хэцүү. Тийм. Заримдаа Яг лигүүд зүгээр- нь өөрсдөө шийдвэр гаргаж байгаа юу зөндөө байгаа. Зүгээр эн чинь жинзэн штэ. Арай. Яг зүгээр заавал тийм системээр биш байж болно. Тэгээ хараа. Ирэх жил харъя. Харцгаая те. Чи нөгөө дасалжуулагчтай өөрсдөө нь бас юу гэдэг юм бэ? Тэгээ бүр Нэг марга барилууд. системээр Инхиод яриад ирсэн шүү дээ. Inside тэрийг бүр суулгаад өгчтэй юм лээ том коллежууд бол. моушн. Тэгин Жилд нэг 60 тоглооны хөлбөр л байна заяа. Нэг баг дээр. Тэгээ тэрнийхээ 3 тоглооны хөлбөрийг л нэг баг дээр зориулж гаргадаг. Тэгээ тэрийгээ тийш яг нэг юм ийшээ өгөх үү, энэ заслаах уу, энэ тах уу нэг дотроо нэг хэдийг задарж байгаа ш нэг хөлбөр бол. Тэгэл тэрийгээ ингээд давтаал нэг тоглолтын турш нэг 2 3 юм л ээжлэл давтаад байна. Тэгээд тэрийг сурчаадны дараа дахиад нэг өөр баг дээр ингээд нэг жилд нэг 60 хөлбөр л ашигладаг гэж байгаа байхгүй 60 жил хичнээн тоолол юм ирсэн. Тэгэхээр чин яг Европод одоо Европ 100 гараа. 6 7 дугаар ангиасаа эхлээд зөвхөн систем сурцсан хөх тэр эвдрэх ер нь ялангуяа холбогчтой яг уу гэхдээ жоох хэцүү. одоо хамгийн яг үндэ систем гэвэл Лука ч гэсэн системийн л тоглогч байсан шүү дээ. Гэхдээ үнэхээр хитэд зур чадвартай учраас ингээд дураараас. дураараа тоглож Реал байгаа. Мадрид. Тийм. Йокич байна, бас нэг сайхан дураараа хүн байна. Тэгэхээр харъя. Гоцооростой хүслээ. За тэгээд авраг авахар зэхэж байгаа хамгийн ойртойд байгаа багийнхаа түүхийг бүгдээрээ үргэлжлүүлэн сүгцгөөе. Хамгийн сүүлд тэд финалд тоглох. 12 онд одоо нөхцөл байдал ийм байсан юм шүү дээ. Леброн MVP авч исэн байна. Тайсон Чандлер шилдэг хамгаалан тоглогч болж исэн байна. Кайри Ирвинг оны шилдэг шинэ тоглогч болж исэн байна. Джеймс Харден сэлгээний хүн байлаа. Юу Irving Embiid бол тэр 10 жил болж байгаа юм уу тий? Тий 10 12 жил. Тий 92 оных шүү дээ. Талицсан ч цаг хугацаач бас. Тэр Райан Андерсон гэдэг хүн амжилттай гэсэн тоглогч болж исэн байгаа. Одоо хааж идэв. Одоо хаана гэдэг юм бэ? 90 цагт тоглох байсан Тийм баха. бах. Грег Попович оны шилдэг тасгажуулагч болж исэн байна. Кендрик Перкинс ОКС-ийн гарааны төвийн тоглогч байсан бол одоо тайлбар анализ хийгээд суух нь шүү дээ. Бостноос юу ирлээ. Тийм. Тий. Бостныга чанга бүрэлдэхүүнд байсан юм. Ибака одоо тэр үед чинь Сефолоша, Ибака, Тий. Кендрик Перкинс тэгээд нөгөө гурав. Тэр үед таанд ч бас амар л байсан шүү. Тийм бүрэлдэхүүн сайн залуу л болохоос биш. Тий. Яг Майами дээр л хүчин мөхсөн болохоос бүгдийг нөөж Лейкерсийг ойдсон, Одоо тэр үед том том багуудыг Далласыг ойдсон. харьцуулбал Сефолошн Карусо юм уу та баг тий. За баг. Тэгэл бусдын залуучууд шүү дээ. Тэгээ Карусад сая улирал дундуур нэг 4 жилийн гэрээ өгөхөд насыг бодоод энэ тоглогчид 4 жилийн гэрээ өгөх өөр баг ер нь байхгүйсэн бахал гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг хандар аваад нэмж 3 жил өгсөн байгаа даа шүү дээ. Тэ нэг жил нэмэх нь 3. Сүүлийн жил нь юу баха? Баталгаажуулаад. Тэгэнгүүт
Карусо Шей хоёрын хоорондын харилцаа нь бүр үнэхээр гоё юм байлээ л тэр ярьж мэрж байгаа зүйлүүд. Юу юм бэл шүү дээ. Айгу хүндэтгэлтэй. Карусо гэхээр нөр тасалжуулагчтай өмнө ажиллаж байсан биз Карусо. Тийм. Коллеж Жилийнх байх та. Хөгжлийн лигт Магт агнаатай юу? Тэгэхээр тэр бол чи харилцаа бүр яг нэг мэддэг болсон. Амар байгаа шүү дээ. Тийм байна. ер нь тэгэл хүн нэг өөрт татна хүмүүсийг татахыг бодно шүү дээ. Үгийн сонсдог. Миний хэлэх гэж байгааыг тэргээр дамжуулаад тэрнлүү хөрөгчдөг. Дасгалжуулагч хүн бол хамгийн чухал. мэддэг тоглогчоол шууд юм бэлэн юм дээр авчрахыг бодно шүү дээ. Тэгэхээр Карусогийн сонголт өмнө ажиллаж исэн болохоор авахтааж бүр амар байсан юм шиг л шүү дээ. Ихтэлтэй авчих. Тэр яг Дагногийн үгийг Каруса тэгвэл амар сайн л бусдтай хүргэдэг юм. Ингээд би ингэж боддог. Тоглогч нарыг дасгалжуулагчуд ингээ багийн бэлтгэл дээр нийтэд нэг ерөнхий юм ярьж байгаа шүү дээ. Гэтэ хүн болгоны нэг анзаараад энд нэг тэрийг хийчих юмсан тэгээ хэлчих. Гэтэ уулзч чадахгүй шүү дээ. Багийн ахлагчаар ч юм уу туслах коучер ч юм уу сэтгэл зүйч гэдэг хүмүүсээр чи саатныхаа нэг учрыг олоод нэг иймэрхүү юм хэлчих. Цаа чин ингээд миний харж байгаа ингээд тах шиг шалтгаан мич. Тэрийг л одоо юу гэдэг Каруса Марус айгу сайн хийж нэг юм л дээ. тэрийг Хоцол хөрөөнд айгу сайн байна. тэрийг хамгийн сайн хийдэг дасгалжуулагч Грег Попович байсан байгаа. Тийм. Тоглогч нарынхаа бүр хувийн амьдралын хүртэл Бүгдийн нэг нүгөө мэдчихдэг. Тэнгүүд Поповичийн туслах байсан хүмүүс ягаад сайн дасгалжуулагч болоод байна гэхээр тэрний сурцсан байна. Тэрийг мэдсэн. Тийм. Нэг талаас. Одоо бид нар нөгөө Роберт Оротой нэг онлайнаар ярьж байгаа тэгжсэн шүү. Таны дасгалжуулагч нараас хамгийн лаг нь хамгийн агуу нь хэм бэ гэж ямар ч маргаан байхгүй Грег Попович. Тэрийг би дасгалжуулагч гэж юм хэлэхгүй. Бид нар тэдрийг аваад гэж дууддаг гэсэн. Тийм. Өглөө болгон бэлтгэл дээр ирэл бэлтгэлд орох юм бүх хүнээс асуудаг. За юу вэ? Аав чинь сайн уу, эцэн сайн уу, эхнэр чинь сайн уу, хүүхд чинь яаж чинь, үр зээл чинь яаж чинь, байр савцсан зүгээр үү? Хувийн асуудлууд чинь ер нь гайгүй. Гайгүй л одоо олон юм байлгүй сагсаад тул. Тийм байна. За тэгээ MVP авсан жилдээ авраг болсон тоглогчид ямар байд юм бэ? Хамтдаа харцгаая. Хамгийн сүүлд 10 жилийн өмнө Стеф болж исэн байна. Гэтэ одоо энэ нэвтрүүлгийн дараад ингээ хараад тахлаар яг нэг өвгөөсөө авраг авах гэж байгаа юм шиг юм хөдлөөд байна. Яг бүсийн финал болцсон учраас л ярьж ин л та бүсийн финал. Нөгөө талаас нь юу ч гарч ирээд юу ч болоо хэлээ. Энэ ихтэй одоо 90 оноос өмнө бол бүр утгагүй болно шүү дээ. Бостны үед бүжсэн Боб Козимоси анх авраг болохдоо шууд MVP болсон жилдээ авраг болж исэн. Тэгээл тэрнээс хойш Бостны Ларри Бёрд мөрд зөндөө хүмүүс байгаа. 90 оноос хоошхыг харахаар л 7хон байгаа юм л та. Тэгээ домгууд л байна. Ер нь тэгэл супер үдл байгаа юм л та. Хэрвээ зүгээр энэ жил өвгөөсөө авраг аваад Шей MVP авлаа гэх юм бол эдрийг энд орно гэсэн үг. Тэ? А түрүүний миний 2002 гэсэн чи 2000 он юм биш үү? Нөгөө Шакийн. All-Star MVP, финалийн MVP, үлрэлийн MVP ба. Free pit авдаг ихний гэсэн үг юм. Стеф гэхдээ харамслах финалийн MVP авах тий. 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 Аваагүй энэ жил. Эгодал авцсан шүү. Өснөл финалийн MVP авсаар гэдэг юм тий. Энэ 15-аас 16 ч нөө 73-ээс хийчээд хожигддаг жил шүү дээ. Биш. Тэрний дараа жил чинь байхгүй тэр чинь. 23-ус чинь 16 он шүү дээ. 16, энэ 15, 14. Чи өмнөх жил анхны авраг байна. А бис 15, 16 он шүү дээ. Игийн авраг финалийн Тийм MVP. байна. Тэр Данкч финалийн MVP авлаа. Авсан шүү. Авсан. Тэр Игийн финалийн MVP болт гэдэг нэр өнгөө шүү. Леброныг гайгүй хамгаалсан гэж финалийн MVP авдаг юм Леброны биш үү? эффект юм амар байгаа. Леброн л тийм байгаа. Чи статараа Стефер хамаагүй л байсан шүү дээ. Оноо моногоор хамаагүй л. Данкч нь 3 онд л авсан. 5 онд нь дахиад авсан байлгүй дээ. 7 онд Паркер авсан шүү дээ. Анх. Тийм л. Тий. Паркер авсан нэгтэй. 7 онд Данкч 5 төрүүлсэн шүү дээ. тий. 7 онд л Паркер авахгүй юу? Тэгээ 5 он 3 онд нь мань хуу аваад өмнөх нөгөө жилүүцэд нь нөгөө адмирал авахгүй. Адмирал авах шүү дээ. Данкан ч жоох хөхт байгаа ш тэр үед. Тий. Тийм. За буцаад хаантрын яриараа ороотий. MVP авсан жилдээ авраг болсон тоглогчдын талаар бид нар сая ярьлаа шүү дээ. Тэгэн гурт би Шейг MVP авсан жилдээ бас нэг зүйл чухал зүйлийг авчирж ийн гэж хараад байгаа байхгүй. Одоо өнгөрсөн жил гэхэд дандаа ингээл 3-аас шиддэг сагсан мөнгөийг бид нар үзээдсэн ба Шейгийн тоглолтын арга барил нь болохоор яг хуучны арга барилыг буцаад авчирж байгаа юм шиг илүү сонирхолтой сагсан мөнгөийг үзүүлээд байгаа юм шиг. Ер нь тэгээд плей-офф Дундын зай шидэл бас амар чухал байгаад байгааг харуулж байгаа. Одоо сая Wolves-тай байсан цувралд ингээл 4 өндрийн голоос ганцаараа довтлоо. Одоо нэг юм түүх нөгөө нэг ингэж иргэдэг гэж байгаа байхгүй. Одоо зөв хүүхдүүдийн хувцалтай ч гэсэн та нар хараараа нэг 90-ад оны үеийн байрны ахнар өмсдөг гэсэн шиг юм халах гэр бэлтгэлийн цамц мамц өмсөөд тэгснэ яг нэг тийм тэр нөгөө нэг юм дээр үеийн стилтэй нэг юм завсрын өнгө тэгснэ нэг юм том амар судал модал явсан Adidas Reebok энэ нэг тийм цамцууд байдаг байсан шүү дээ. Яг хувцлалт хүртэл тэгээд иргэдэг байгаа хөөх. Тэгэл нэг юм өргөн халах гэр хипхоп өмд өмсөөл тэр нь суудал мол явж идэг ч юм уу. Тэгмэд одоо яг гэсэн бүх юм л гэж иргэж явах шиг байна. Тий. Яг зүгээр юу л да Golden State нөлөө л дөө. Тий. Warriors Brothers-ийн хоёрын тэр хоёрын тий
Тэр хоёр чинь ингээ саксыг 3 шийдэж. Баг болгон Warriors-ыг байдагтай чадаагүй Чадахгүй шүү дээ. Тий. Чадах боломжгүй байхгүй бас. Зөвхөн сүүлийн жилүүд дундаа шийддэг тоглогч төрүүлж яг одоо лидертэй шээшгийн дундаа шийдэл сайтай лидертэй баг төрүүлсэн гүйл дээ сүүлийн хэдэн жилд. Өнгөрсөн жил хэд одоо Бостон 3-аас төрж шийдсэн бүгдээ. Тэрний өмнө Дэнүр сайн төвтэй байсан те. Дэнүр Йокич нөлөө их том нөлөөтэй. Тэрний өмнө Golden State те. Яг нэг Splash Brothers хоёлаа цуг байсан. Одоо сүүлийн 90 үеийн те. Cleveland ч ялгаагүй амар шийддэг баг байсан. Тий, Cleveland шийдэн тэгээд 16 муу. яг Cleveland LeBron ч олон Орол тийм. Тэгээ Kevin Love, Kyrie, Kyle Korver 3-аас их шийддэг байхгүй амар шийддэг. хүн амар шийддэг. Warriors-с дутхгүй шийдсэн Korver учраас байсан. авраг болсон байхгүй. Корвер байсан. Корвер гэхдээ төрүүлээгүй. 10 Warriors-с дутхааргүй шийдсэн учраас авраг болсон баг шүү дээ чинь бас. Тэгээд тэр их шидэлтүүд чи айгу уйтгартай болгоод байлаа штэ үзэхэд. Тэгээ шэйг MVP шагналтайгаа хамт энэ гой зүйлийг буцаа авчирч байна л гэж би хэлсэн. Яг одоо зүгээр шээ магтаж хэлэхэд зүгээр шээний тоглолтын арга барил. Энэ нэг нэвтрүүлгийн дарааллыг хуланд нэг Өвксигийн фэн бейс бэлдэж өгөх байна. Яг цаг мөн шүү дээ одоо тий. Одоо яхаас өөр аргагүй шүү дээ. Одоо 2-7 хоногийн өмнө чинь та нар энэ цовралт та 3 бол Миннесота дээр тамга өгсөн байсан шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн дугаар дээр би альбаас урт гуйсан баха санаж байв. тий. Тэгээ яг Би бол өнгөрсөн дугаар дээр дууссан гэж хэлсэн угсаа. шээний дундын зай шидэлтүүд зүгээр одоо Кобиг санагдаад байхгүй. Ер нь Коби яг дундаас ингэж мөрлөө зай аваад ингэж шиддэг тий. Яг тийм харьцуулалт бас их байлаа. Хурдан ч гэсэн энэ нэг тиймэрхүү тий. Коби ч нэг хурдан биш шүү дээ. Тэр нэг motion хөдөлгөөн ер нь тиймэрхүү харагдаад байдаг. Кобигийн зүгээр бүр юунууд нь бүр шал өөр төвшөлтэй. Одоо нэг хөлний хөдөлгөөн. Тий. Фэдвэ мэдвэ. Чин бүр Jordan-тай яригддаг. Бүр дэше. Яг зөв Кобид хамгийн дөхөхүйц. Би бол Бүкрийг бас жоо төстэй гэж хардаг бас тэгээд. Бүкрэс бол одоо хамгийн илүү болчихсон шүү дээ. Бүкэд тэгтээ дундын шидэлт бас гоё штэ. Тэгээ одоо энэ яриа үргэлжлээд ингээд шээ 3 цом аваад ингээд дараа жил дахиад контендер төсөнд яригадаад ингээд нэг лигийн үрсэр болох гэдэг шүү дээ. Зүр ямиг өөлийг үл өндгийг чүрлөө өөлж болд ингээд зүр нэг л юм өөлч шээ тэгээ жоохон царай мотай лиг үрсэр. Яагаад шийг царим утаа гэдэг тийм би өөрсөө жоохон би. сарвч шиг л зүр. Гөө шүү эмхтөний нүдэр бол нэг тийм царим утаа биш шүү. За тэгээд Албаар танай фэнүүдийг үз. Таандрын бүх фэнүүдтэй ямартай ч баяр хүргэе хүрээгүй удаа хугацааны дараа ямартай ч хүрээгүй газраа 13 жил хүлээнэ гэдэг чинь. Тэ хулан амар азтай байна. Шууд манад орж ирээд ингээд амар яриа суужсэн чинь шууд амар лаг болчихлоо. Шууд нөгөө удирдлагын ихнээс дэмжсэн баг нь авраг ер нь болтох гээд байж гин гэдэг чинь. Чи бол амар азтай байна. би уусаа бүх юм Энэ хоёр төр бол одоо энэ хэцүү жил байгаа шүү дээ. Гэхдээ би бол одоо сүүлдээ дүжрээд одоо надад бол баг 10 жилдээ нэг авраг авахд хангалттай санагддаг болчихсон. Би ч одоо 8 оноос хойш тарчилж ийш нөрөл нэг өстой баг таваа 10 оноос хойш 20 онд авраг болсон шүү дээ. Тийм биз. Бостон бол бүр хэцүү байсан тий. 8-аас хойш. Тэгээд тэр чинь дунд нь Бүр унтчул тодорхой үйл байхгүй гэдэг. Авраг авчих гаачих юм шиг гүүч юм шиг. Бүр унтчул одоо бас Энэ жил амар токсик байгаа шүү дээ Бостон. Авраг болсон баг тэгээд Лейкерс яг бас ойрхон авраг байгаа. Бостонд байна. Таандрын фэнүүд бол бүр яг эртнээс 12 онд ч гэсэндээ ямар харамсалтай дууссан. Бүр эртнээс дэмжсэн хүмүүст нь бол хамгийн төвчээртэй фэнүүд л гэж бодож байна. Оклахомо талаас харуул дөнгөж 7 онд 8 онд л Оклахомо руу 9 онд л нүүж ирсэн шүү дээ. Тэрнээс хойш бодохоор амар богино л хугацаа байна шүү дээ. 16 жил. Тандрын фэнүүд тэгэл нөр Кевин Дурант, Westbrook Тийм яг Харднаас ингээл тэр үеэс ингээл Excel те. Манай үеийн найз нар дунд ер нь Тандрын фэнүүд их байдаг шүү. KD-гийн фэн, Harden-ийн фэн, Westbrook-ийн фэн. Сүүлүүд яг зүгээр одоо энэ жилийн амжилтаас нь шалтгаалаад нэг 20-25 насны залуучууд айгүй их дэмжиж байгаа 16-аас 25 насны. тийм байна лээ. Тэгээ тэд нар ч айгүй юм жоохон токсик байгаа гэдэм битээ тийм токсик байгаарай. Тэгээд яг зүгээр Харднаа явуулахгүй авч үлдсэн бол батар авраг болно л доо. Тийм. Намайг ч мөр алан ядна гэдээ лай орж байгаа байхгүй чатаар. Чамаа гудамжинд баг тоосгодон мосгодон хизээч тэгж чадахгүй шүү дээ. Тийм юм болоод байгаа Ямар амар токсик юм бэ? Чадахгүй байж тэг хэрэггүй байхгүй хамгийн гол нь зүгээр. 16 жил л шинэ хотод ирээл тэгэл аврагын төлөө гарч ирж штэ хоёр дахь удаага. Тэгэхээр чин тийм урт хугацаа бас биш штэ. Бүхэл бүтэн хотод одоо тэгэхэд Миннесота 88 он Орландо энэ төр чи 88 89 онд л байгуулагдсан баг шүү дээ. Нэг л удаа аврагын төлөө гарсан биз дээ. Тий, Орландо 9 онд л За юу ер нь нөгөө Хьюстон эсрэг нэг гарсан шүү дээ. Шүрдүүлдэг. Тэгээд 30 франчайз дунд бүр авраг авч үзээчгүй багууд байж байгаа шүү дээ. Аврагын төлөө гараагүй Clippers аврагын төлөө Гарч үзээчгүй баг шүү дээ. Дэнүр ч гэсэн тийм л байсан шүү дээ. Харин тийм. Индианаас бас авраг болж байгаа шүү. Тийм шүү дээ. Тийм.
Нью-Йорк бол байгаа. Асар богино хугацаанд ер нь бол амар амжилт. Их аялтайхаа явчлаа. Гоё л шүү. Болон тэгээд их муухай мэдрэмжтэй сонгод юм байна. Яг нь Удирлын эхнээс сонгосон юм. Наадтай бас нэг зүйлийг нөө нет рейтинг те. Бүр 13, 12-6. Тий. Тэр бол түүхэн амжилт шүү дээ бүр те. амар. Тийм сайн. Эсрэг бага бас 10-аас дээш оноогоор хоцсон тоглолтынхаа тоогоор Тий. 60 тоглолт гэлээ. Хоёрсоо бүр маш олон рекорд, маш олон түүхэн амжилтууд байгаа. Зарим нь бүр дахиж давтагдахад хэцүү зүйлүүд ч гэсэн их байгаа. За тэгээд эхний хэсгээ энд хүрээд өндөрлүүлье. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зүрх мартахгүй раунд 4 аяныг санаачлагч Toyota Top Motors байлаа. Эргэж ирэхдээ бид дорнод бүсийн цувралын талаар ярилцах болно. Хэсэг хугацаанд завсарлын үзэгчтэй. Эргэн татам морил үзэгчтэй Баазар та бүхэнд удирлын 32 дахь дугаараа хүргэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар илүүд тэмүүлэл Pepsi. За дорнод бүсийн цуврал хэрхэн өрнөж байна вэ? Эхлэхээсээ ахуулаад таамгийг эвдсэн тоглолтуудаар дүүрэн за ер нь өрөндийн цувралыг бодвол арай илүү сонирхолтой болж байгаа цуврал нь энэ баха тий. Санаа нийлж байна. За баар гэл. Тийм. За тэгээ гейм дөрөв. За энэ тоглолт. Энэ цуврал ер нь зөвхөн шүүрдүүлсэн байх боломжтой цувралыг ямар ч гэсэн хэн Таунс амлуулсан те. амлуулсан шүү. Тийм 3 дээр нь валарч явсан шүү. Нью-Йорк ч. Ер нь 4-тэгээр дуусч байгаа тоглолч дээ. Таунс тэр нөгөө нэг 4-р өдөр 20 он авдаг. Тэр л нэг жоохон амьд үлдээлээ те. Одоо тэгээд гейм 6-ыг авч чадвал цувралыг авах боломж байсан мэн. Тийм бай. Индианаас тэгээд Индианагийн юу нэг гоё юм даа тэгээд багийн тоглолт гэдэг тийм багийн сакс гэдэг л одоо Хамгийн амар нь энэний дараагийнх дээр үлээ дахиад нэг даваа авч байгаа тоглолтын нэр Индианагаас нөө Халибуртон чинь 30 оноотой трипл даблыг тэний ч удаа төөрнөө хийгээгүй. тэр амар. Тэр Халибуртоноос амар юм тий. Энэ ер нь Доор хожны 2 төөрнөө байдаг шүү дээ. Хамгийн сайн олбогч байсан. Харин тий. бид нэр 7 хоног дахиж NBA 7 хоног үзэхгүй байх ч нөхцөл боломж бүрдсэн байсан цуврал багхгүй. Харин ОКС-ийн нөгөө талд гараад энэ талаас нь Индиана гараад ирсэн тий. 7 хоног юу ч үзэхгүйгээр финал хүлээх болцоод байсан чи харин ямар ч байсан маргааш бидэнд тоглолт авчирж өглөө. За тэгээ Халибурт яасан бэ энэ тоглолтод? 0 төөрнөө. Тэр би л сакс үзсэн 20 хэдэн жилдээ юм харж байгаа. Холбогч хүн тий ингэж их бөмбөг эзэмшдэг. Аа төвийн тоглолч бол бас нэг өөр. тэгээ энэ чинь гол нь удирлын тоглолт биш шүү тий. Үсэн шиг шээ. 30 оноотой трипл дабл хийсэн үү? Тий. Хүн амар. 30 хэдэн минут доорыг тоглож байгаа. Тэгээд 10 хэдэн дамжуулахтай Нэг ч барах гарахгүй тоглоно гэдэг чинь бол юу. энд бол амар гайхсан. Энэ маш ховор тоглолт. Тэгээ нөгөө Халибуртныг overrated гэдэг гэж хэлсэн хүмүүс одоо хэвээр Одоо цааш нөгөө Puma брэндтэйгээ нөгөө нэг overrated гэдэг үгээ бүр брендинг болгоо, маркетинг хийгээд, шинэ пүүз танилцуулаад, нөгөөтгөн дээр overrated гэж бичсэн, шинэ лого моготой болоод одоо тэр чинь бүр ингээд Halliburton-ийн хувьд амар эерэг маркетинг болоо хөрч байгаа. нөгөө ямар ч юм боломж байдаг гэдэг л үг л энэ байгаа юм да. За тэгээд энэ цуврал 3-1 болсон. Тэгээ Нью-Йоркд очсон. За тэгээд Халибуртон бас талбайн гадуур айгу гой гой зүйл хийгээд яваад байна л та. Саяны тэр overrated гэдэг үгээ маркетинг болгоод байгаас гадна Индианагийн Халибуртны өмсгөлтэй Фэнийг Нью-Йоркийнхаа хог шийдээд тэгээ бүх тоглолтуудаа бүр ингээ урдаас үзүүлээ тэр тоглогчоо ингээ кэрлээд яваад байгаа. Харин тий. Тэгэхээр нөгөө нэг юм лидер төлөвшил лидер гэж хинбэ гэхэлэр миний харж байгаагаар сүлүүд бодоод байгаа. Нэг багийн эдгээр сандаа супер одууд шүү дээ. Одоо ер нь NBA драфтад орсонд бол стар болчихж байгаа гэсэн. Тэгээд цаашаа том гэр болох супер од шүү дээ. Лидер нь эдрээс юугаар ялгаатай байдгийг гэхэлэр талбай дээрээс гадна талбайн гадуур фэнүүдтэйгээ яаж харьцах уу, анхаарлыг нь яаж татах уу, тэднийг фэн engagement-тэй яаж барих уу гэдэг нь айгүй одоо анзаарагддаг. Жишээ нь Карл Антони Таунс Нью-Йоркд ирэнгүүтээ бас ингээд тоглолт нь ирж сайжраал улам хичээгээл ирж байгаа байхгүй юу. Тэнгүү Халибуртон ч гэсэн тэр фэнүүдийг ингээд нэг юм эргээр байлтан дагуулах тиймд нэг төлөвшил байгаад байна. Зүг байгаад байна л да. Хүн нь өөрөө нэг хандлага нь зөв. Тэгэхээр эн чинь ингээд нэг бүх юмараа яг зөв хүн, зөв сакс чинь зөв хүн л байгаад байна гэсэн үг л дээ. Яг мангаалагч байж чадчихна гэсэн үг. ганц болохгүй байсан юм аав нь шүү дээ. Аав зэглэх гэдэг. Байгаа тэгээд барыг та одоо бойл гэж ууралсан Бандуулсан байж ийсэн аа.
дуусаад зөвшөөрж тоглолт үзхийн зөвшөөрсөн шүү Тэр чинь тодорхой хугацаанд бандсан байсан тий. тий. Янастай маргаад. Янастай нөгөө нэг мараа тоглолтын дараа Дуусныхан дараа хүүгийнхээ бодох. Тэр бол ялч буруу л байсан л та. ганц болохгүй байсан юм аав нь болохгүй. Би нэг тийм аа болж магадгүй байхтэй. Би ч бас Бусдаар бол гайгүй шүү. жоохон хяналтгүй шүү дээ. Тэгээд Талиборт энэ плей-оффт бас дахиад давтагдахад хэцүү 2 амжилтыг үзүүллээ шүү дээ. Тэгээ энэ тоглолтын онцлог зүйлсийг хамтдаа харцгаая. За тийм 30-15 10-ыг хийхдээ тэг бөмбөг алдсан анхны тоглогч. трипл үндсэндээ бол трипл дабл хийхдээ бөмбөг алдаагүй тоглогч нэгч байдгүй юм биш. Юус байх. Өдрөлж байхгүй. Тэгээ удирдалч баг ховрох. Амар хяналт сайтай тоглож гин гэсэн үг шүү Ер нь дээ. бол Ингээд маш сайн төвлөрсөн байна л гэсэн. Юу гэдгийг шаак ч юм уу те. Гэхдээ бөмбөг эзэмшдэггүй. Тэгтээ ингээд шаак ч 2 хүн татаад нэг ассист өгөөд байх боломжтой ч гэдэм юм те. Самбраа авчна 30 оноо авчна гэд шаак жишээ нь байсан бол ойлгож болох талтай байхгүй. Эн чинь залаад Энэ чинь бөмбөг залаад явж байгаа холбогч хүн байхгүй гол тий. Тэгээ нэг пасс ингээд өгж байгаа нөгөө авж байгаа хүн нь бас анхааралгүй байхаас шалтгаалаад бөмбөг алдах магадгүй нөхцөл байдал зөндөө байгаа шүү дээ. Миний хөлрөө нөгчөд л бөмбөг. Тийм. Тэгэхэд амар сайн байна. За тэгээд Несмит бас супер байна тий. 52%-тэй одоо бол 3 шидэж байгаа. Гэхдээ энэ хувь нь сая сүүлийн тоглолтод жоохон Боосон бууссан. байлаа. Босton 40-оос дээш холын зай шидэлтийг энэ плей-оффт оруулсан. Лигийг явуулсан плей-оффт бүх тоглолт. тэгээд энэ үнийг хөгжүүлэх орон зай байгаагүй л дээ. Тэр үед орон зай байна. Несмитийн хамгаалалт гоё юм л шүү дээ. Амар амар. Франц нэг бүр ажил болгочихлоо шүү дээ. Тэгээ Халиберт нардаа Одоо энэ бүсийн финалд 11-ийн дамжуулалт 1.5 хүн бөмбөг алдалт дундчилж байгаа. Энэ 21-р 100-д 23 жилийн 25 жилийн болсон гэсэн үг шүү дээ. тий. 21-р 100-д ийм стат гаргасан хүн байхгүй юм л. Тэгээ Рик Карлайл плей-оффт 11-3 гэсэн амжилттай байна. Яг энэ тоглолтын араас шүү. Тэгээ 11 оноос хойш бол энэ авраг авснаас хойш хамгийн өндөр амжилт. 11 онд Рик Карлайл Далласыг 16-5 гэж авраг болгож ирсэн юм. За тэгээ Сиакам Индианагийн түүхэнд бүсийн финалд 25 оноод унталж байгаа. Хамгийн анхны. Хамгийн дээд оноод унталж байгаа. Сиакам ер нь нэг ямар нэг юм руу орж ирэхдээ жоохон удаан орж ирдэг хүн юм байна л да. Плей-офф ихний тоглолтод бол их таараа тоглосон шүү дээ. Ер нь тэгэл Асуултын тайзраад явдаг л хөрөм. хамгаалтын зөв юм байл л дээ Индианагийн. Яг Рик Карлайл хамгаалт болохгүй бол ерөөс яг оролдож ирдэг. Тэгэл хамгаалтанд тоглолтод яагаад гэвэл аваад амраагаад ер нь агүй их тоглолт Хамгаалтын дээр цүн болж ирсэн тэр хүн амар хичээл зүтгэлтэй л хүн юм байдаг. Ер нь бол 100 газраа тэгээд дундаж минут баг Халибертнээс их байгаа Сиакам. Сиакам Несмит хоёр ч ерөөс хамгаалт яг уурч юм хойд одоо дунд гэх юм а тий. Тэр ажлыг хийж Тернер бол яг бодогдоод л хамгаалж байгаа ч гэсэн яг гол нь бол биш байгаа даа. Зөв миний харснаар хүн бол янз бүр л харж. Тэгээ Тернерч бас ч тийм сайн хамгаалагч гэдэг. Биш Бас шүү муу хамгаалдаг. Тэр хэдүүлээс блок хийдэг болохоос биш те. санаж байгаа бол юуны тоглолтын дээр Лекс нэг тоглож санаж Тернер Капен Өдөрлийн тий. Капен финал дээр Индиана Индиана финал өстэй тий. тий Леброн тэрийг авсан шүү дээ. Тэгэхэд Тернерийг зүгээр олдсоогоод ажилласан шүү дээ. Тэгсэн. Энэ тоглолт юу. Ганц сул тал нь баг Тернер л байгаа. Тий, Тернер Тэгээ хамгаалт. хамгаалтын хувьд шүү. Бус тал дээр бол биш. Яг давуу тал нь шидэлттэй 5 out хийждэг тий. Өөрөө зогсчдаг. За тэгээд энэ дорнодын цувралын сүүлийн 2 тоглолтод нэг бас их том гоё өөрчлөлтүүдийг хийлээ. Нөгөө улирлын турш шүүмжлээд байсан шүүмжлэлүүдийн чи эсрэгээр бас арай олон тоглогч бол ашиглаад эхэлсэн шүү. Гэхдээ Тэр үр дүнтэй байгаад байна тий. хоолойдоо хутаг тулгуулсан боломж ахуулсан юм чинь тэгээ нэг юм хийхээс өөр аргагүй шүү дээ. Дэлн Райтыг ашиглаад эхэлсэн тий. Тий. Тэгээ Мичел Робинсоныг гараа руу хийсэн. Жош Хартыг сэлгээ болгосон. Ачуугаас жоон гаргаад л. Ачуугаг сая сүүлд нэг хальт гаргасан. Энэ дээр л гаргасан. Тэгээд Шемитийг ашигласан. Нөгөө Камерун Пейнийг бол бүр лигээс хасчмаар санагдаад байна. Энэ Нью-Йоркоос биш бүр гаргаад шүү дээ. Болцсон уу тий. тэгээ болцсон. Угаасаа ямар ч ашиггүй байгаа юм чи. Камерун Пейник хасахад нэг тийм гардтай юм бол биш шүү. Саксыг бас муухай харагдуулдаг хүн шүү дээ. Нэг саксын мөнгө нэг гоё эстетик нэг гоо зүйтэй байх хэрэгтэй шүү дээ. Бас нэг тодорхой юм дээ. Гүйлт мүлт бас мээгүй шүү дээ. Тэр ч одоо үзээд хүүхэд саксанд дурдах биш нээр балерэ спортлоо гэж бодсон шүү дээ одоо. Сакс мэддэг хүүхдүүд бол. За энэ тоглолтын дээр эхний үеийг Брансон авч гарсан, 14 оноо авсан. 2 дугаар үеийг Кат авч гарсан. 3 дугаар үеийг дахиад 15 оноо авч Брансон авч гарсан. Тэгээ ер нь бол 10 оноо, 20 оноо илүү гарах гол шалтгаан хоёр лидер нь болсон. Энэ жил одоо лидерүүд гэдэг байна шүү дээ. Миннесота ч юм биш байгаа байхгүй тий. Одоо яг энэ дээр ингэж алдаатай хийгээд ингээ 20 оноо зүр үүсгэж байгаа. Тэгээ яг энэ дэр нэг богийн яриад гэдэг юм нөлөөлт юм л да. Айлын талбад дээр тоглолтын жоохон ундаг хүмүүс Индианад арай олон байна. Эсвэргээр Нью-Йоркийн талбай дээр тоглоход тоглолтын сэрэгдэг хүмүүс их байна. Энэ дээр Гэхдээ эхний 2 тоглолтын дээр айлын талбайгаас л хожил авсан шүү дээ Индиана. энэ дээр яг энэ тоглолтын үед
Тэнгүүд тэр нөгөө цувралын сунах тусам гэртээ тоглож байгаа хүмүүс илүү тоглох нөгөө багийн хасар тоглож сураад байгаа байхгүй. Одоо яг энэ тийм. Нью-Йоркод энэ тоглолтын дээр бүр мэдхгүй миний харснаар да баг плей-оффч гаргаагүй хамгаалалтай байсан. Яг энэ тоглолтын дээр бол. Тийм. Би нэг яг нэг бүрэн үзэж чадсан. Тэнгүүд одоо жишээ нь одоо маргаашийн тоглолтын дээр гэхэд Нью-Йорк дахиад энэ хамгаалтаа гаргаад ирэхэд бас болох гээд байгаа байхгүй. Тийм, боломж Хаали Бёртон дээр дандаа хийж хамгаалж байгаа. Ерөөсөө нөгөө 3 шидэх цай өгөхгүй. Мичел Робинсоны эсрэг гарсан байсан ч хамаагүй. Оролтын уршаа оролтын өгөөд байгаа байхгүй. Шидүүлэхгүй л гэж хамгаалаад байгаа. Тэр нь болсон. Хаали Бёртон энэ тоглолтын 2 удаа л 3 шидсэн. Индиана Пейсерс өнгөрсөн жилд сайн байсан шүү дээ. Бас Амар энд байсан, ирсэн. амар байсан. Энэ жил бас энд ирж байна. Тэгэн гуртлаа энэ плей-оффуудад 100-аас доош оноонд энэ багийг барьж чадсан ганц баг нь Никсийн энэ 5 дахь тоглолт байгаа байхгүй. Тэгэхээр л Никсийн хамгаалалт 5 дахь тоглолтын дээр үнэхээр сайн болсон хэлгээд байгаа. Тэгэн гуртаа Индиана 5 дахь тоглолтод 13 тоглогч ашиглан гурт Никс 11 тоглогч ашиглаж байгаа. Тэгээд Никс юусоо ингэхгүй байсан шүү дээ. Тэгээд Никс уул нь улирлын эхнээс ч юм уу за баг плей-офф эхлээс ингэ тоглолцсон болвол шал өөр дүр оройдог байна. Ийм юм уг нь хүсээд исэн шүү дээ. Харин одоо оройдог байна л та. Тэгэхээр яг маргаашийн тоглолт айгуу сонирхолтой. Одоо яг энэ дээр сая 11 гээд яг сүүлд нөгөө Дадиа Мадиа гээд нөхдүүдээ гаргаад олон тоглогч болчихсон. 1 минут зинтэл тоглосон. Тэнгүүд яг үндсэн нэг гарч ирэхдээ амар үр дүнтэй тоглолцсон хүмүүс нь Ландри Шемит жишээ нь 2 холын зай шидэлт унгаагаад хамгаалтан дээр бас айгуу сайн ажилласан байхгүй. Макбрайд бас сул шидэлтүүд унгаагаад хамгаалтан дээр ажилласан. Тэгээ иймэрхүү тоглогчид нь гарч ирээд ерөөсөө сул тал болгоогүй нөгөө онооны тэргүүлэлтийг ингээд үргэлжлүүлээд явуулсан чинь Брансон хангалттай амарч агаад гарч ирээл 3 дугаар үе дээр цавцаа. За нэг юм гуруулан гасч асуу бодохгүй хариулаарай 7 тоглолт гарах юм уу? Гарахгүй. баха. Би энэ очно гэж боддог шүү дээ. За би ч гэсэн гарахгүй Би гэж бас бодсон. маргааш Дөрөв тоглолт дээр нь дуусчихлаа. Тэгэхээр чи одоо маргааш тайлбарлана тэгэхээр маргааш дуусгахыг бодоорой. Тэр нь дуусчихлаа. Яг хөө гэхдээ нөгөө Нью-Йорк Никс Нью-Йорк хот ч юм бүр амар энэ баярыг тэмдэглээд исэн шүү дээ. Фэнүүд нь бүр юу Фэнүүд боллоо. аимшигтай Тэгээ аргагүй. энэ 5 дахь тоглолтын дээр талбай дээр анх удаага фэнүүдийнхаа өмнө хожил авч өгч байгаа байхгүй. Бүр амар баяртай жаргалтай. Тэгээд за тэр нь л хангалттай байсан баг гэх муухагаар хэлчихье. Индианаг тэгэж миний хувьд финалд хармаар. Арай илүү олон хүн ашиглаж байгаа Окситэй төстэй гоё хурдан Таалдах тоглолт. байлаа. Арай үзүү шүү Ер нь гоё сагсан мөнгө болно. Финал болох юм уу те? Нью-Йоркийг бол Тандрыг бол хожих боломж хэцүү гэж. Энэ тоглолтод яварч Нью-Йорк Индианад бол байна. Индианаг бол энэ плей-оффт анх удаа 100-аас бага оноо авахулсан. Никсийн фэнэд үлдгээ бид дөрөв уучлна үстэй. Гэтэ Индианагийн хожигдлын шалтгаан дээр хоёр тарагдчих шүү дээ. Гарааны 5 нь 37, сэлгийн 57 оноо авахурч яах вэ? Тийм ээ. Тэгээ цувралт авсан оноо харахаа Никс оноо илүү байгаа. 580 €. Юус та 500 байна. Энэ харин сонин санагдаад Тэгээ яг энэ чинь нөгөө нэг тоглолтын дээр хол хожчихоор л тэгээд тэнцүү цуврал дээр бол Боснууд нөгөө нэмэлт цаг маг сунгаад яг төсөвлийн мөчөд баазар мазраар дуусч байгаа шүү. Тэгээ Бранс энэ жил плей-оффт 10-аас дээш удаа 30-аас дээш өнөө авсан. Тэгээд Вейдээс хойш дорн бүст одоо ийм амжилт гаргаж байгаа. Анхны хамгаалагч болж байгаа юм байна лээ. Брансон бол үнэхээр амар тоглогч юм. Харамсалтай нь тэгээд баг дасгалжуулагч гэдэг зүйлс нь бас нөлөөлөд байгаа шиг байна да. Жош Харт сэлгэнээс дабл унжилж байгаа. Deadlift Shrimp 92 онд л ийм үзүүлэлт гаргаж ирсэн юм байна. Тэгээд чинь дабл нь хамгийн амар нь самбартаа дабл Тий. Ассистенттэй биш жижиггүй юм шүү дээ тий. Тэгснээ эн чин Deadlift Shrimp чинь жишээ төвийн Төвийн тоглолт. тоглогч харин тий. Энэ их гоё. 6-4 мөрөв биш 6-5 моб биш. 6 4 5 тал байгаа. Метр 96-аас доошоо гэсэн үг шүү дээ. Метр 92 3-таа гэсэн үг шүү дээ. Жош Харт чинь. Харт тэгээд довтлогын самбар их авдаг л та тий. Мэдрэмж авахгүй юу тэр чинь. Тэр бөмбөг тэнд ойгоод хаана унах нь уу гэдгийг Юус араас ингээл гүйдэг л ерөөсөө тэгээд байна. тесрэлттэй байна гэсэн үг шүү дээ. Гоё тоглогч байгаа. Одоо тэгээд Индиана Пейсерсыг 2 тоглолт дараалаад заавал хожих шаардлага Никс дүүсчихин та. Тэгэн гурт үнэхээр чадах уу бас Гэхдээ чадах боломж бол Боломж байгаа. боломж байгаа. Харин тэхийн тул заа тэгвэл юу хийх Гейм хэрэгтэй? 7 нь өөрхөн талбай дээр байна. Авч чадлаа 6-аг. Тэгэхэд бол одоо тэгэл одоо лидерүүд л ажиллах хэрэгтэй шүү дээ. Одоо тэхийн тулд би бол Нью-Йорк яг өмнөх тоглолтын хамгаалтаа л энэ тоглолтын дээр гарах хэрэгтэй маргааш. Сайн хамгаалах хэрэгтэй. Тэгжээж л амжилт гарах юм. Түүнээс Индианатай довтлогоор уралдана гэж угаасаа байхгүй. Энд чинь өөрсдөө Нью-Йорк 121 оноо аваад цувралд 3-1-ээр хоцорж явж исэн шүү дээ. Яг цувралын турш харах юм. Өмнөх тоглолтыг оролцуулахгүйгээр тоолох юм бол. Тэгэхээр чин
Довтлогоор бол Индианыг дийлэхгүй юм байна гэдгийг угаасаа ойлгож байгаа баг. Бид нар хамгаалж ээж л гарах юм байна гэдгийг ойлгосон баг. Хамгаална гэдэг чинь юу гэсэн нөгөө талаар юу гэсэн үг гэхээр амар удаан л тоглох хэрэгтэй. Хэмнэлээ өгдөг гэсэн. Өөртөө хэмнэл рүү оруулаад, унтуулаад, Индианаг нөгөө хурдан тоглохыг зогсоогоод, бужигнуулахгүй байлгаад. Хамгийн аюултай Индианаас ямар ч тэгж хэмнэлд ордог баг биш л дээ. Харин удирдлагаа тэгж ороогүй л байгаа юм. Хаали Бёртнийг нэг ингээд ер нь тоглолтыг гаргуулахгүй байхад бас нэг Индианаг жоохон язгаарлах боломж бол байгаа гэдгийг харуулсан тоглолт өмнөх тоглолт болчихоо да. Уг нь. Гэтэ Хаали Бёртон ч одоо нэг муу тоглосон тоглолтыг араас ч муу тоглолтгүй. Яг нөр юу байдаг л да үс тамирчдын нөгөө нэг ганц нэг уналтууд хайрдаг шүү дээ. Плей-оффын олон тоглолтын чинь удирдлагын тоглолтууд нь дууссан. Плей-оффын сүүлийн шат тий. Тэгээ Хаали Бёртон ч гэлтгүү дээ. Ер нь Майс Төвнөр алдааны асуудалд ороод их хэмжлэн суусан. Нэмбард, Шепард, Несмитийн шидэлтүүд унаагүй гэд ярих юм бол яг ганц Хаали Бёртон муу тоглоод хожигдсон ч юм биш л дээ. Гарааныхан бүгд муу тоглосон. Энэ нь бол зүгээр яг Индиана Тандер хоёрыг л үззүгээр. Энэ нэг үлэхэд яг зөв Нью-Йоркийг яаж байгаа юм биш л дээ. Гэхдээ бид Нью-Йорк Никсийг хожихын тулд яах ёстой вэ гэдгийг бас ярих ёстой шүү дээ. Тэгэн гурт Никсээс талбай дээр хамгийн олон нэмэх үзүүлэлттэй тоглогч нь Кат байсан байхгүй 5 дахь тоглолтод. Нэмэх 26 байсан Кат бүр санагдаж илүү ихсэн юм нэхэр. Бүр хамгаалахгүй байна гэж жоохон шүүмжлэдсэн дээр ярьжсэн шүү дээ. Энэ цувралд бол Кат илүүрхэх боломжтой. Тэгээд Силгэн Смит Робинс ч том тоглогчид нар энэ цувралд амар ойлгомжтой тоглоно. Гэтэ хамгийн гол нь төвцөлжүүлж яг тэр хэмнэлээр нь цувралын турш явуулж чадахгүй үедэр асуудал яригдана л гэж ярьжсэн. Тэгэл тэр яг л тэр үргэлжлэлтэй байхгүй. Катаас бид нар хамгаалт хүсэх ямар ч шаардлага. Тэрийг өмнөх дугаар дээр ярьсан санагдаад байгаа юм. Нөгөө Кат Миннесотод ирсэн цагаас оноон дээр л ажиллах шаардлагатайсэн. Тэр хүн онооныхоо скиллүүдийг л хөгжүүлсэн бохоггүй юу. Тэгээд хамгаалтанд ажиллахгүй байгаа хүн чинь тэр нөгөө хамгаалтын мэдрэмжүүдэд алдаж эхэллээ шүү дээ. Өөрөө тэрийгээ сүүлийн хэдэн жил мэдчихсэн учраас будтай талбар би хамгаалж чадахгүй нэ өндөр хамгаалдаг авчирл гэдэг бэрийг авчирж байгаа бохоггүй юу. Будтай талбар сайн хамгаалж. Тэгэхээр тийм хүнээс бид нар нэг юм гинт нэг жилийн дотор А үсэг сураагүй хүүхдээс Б үсэгтэй зохиомжлог бичих утгагүй байхгүй. Тэгэхээр Кат зүгээр товтлогон дээр айгүй сайн байх хэрэгтэй. Кат илүүрхэд байх юм бол өссөн өсөөгөө Катыг зогсоохын тулд нөгөө талаас нь нэг юм аргалах ядаж нэг юм нүүдлүүд хийж эхэлнэ. Тэгжиж Миннесотод Никс даваа тал үүсч эхэлнэ. Ерөөсөө тийм даваа байх хэрэгтэй байхгүй. Гэхдээ Кат сая энэ 5 дахь тоглолтын дээр бол бүр үнэхээр эзэрхэл. Хүнээс нэг юм болохгүй байгаа юм хараад байвал бүх хүн болохгүй юм байгаа шүү дээ. Хаали Бёртон амар муухай шиддэг ч гэдэг юм уу. Тийм. Шээ 3 шидэж чаддгүй ч гэдэг юм уу тийм юм байгаа шүү дээ. Баг болгоно онцлогтой байгаа шүү дээ. Одоо нэг юмараа даваа байлгахыг онцлог. Одоо жишээ нь та нар дэх шээ бол одоо нэгээс нэг бол одоо алдаа гэдэг зогсоох хүн байхгүй шүү дээ. Тэр чинь нөгөө тоглогчдоос даваа талын үүсгэж боломж үүсгээд байгаа. Илүү зай гаргаж зай гаргаж өгч шидэх орон зайг гаргаж. Одоо Катад ч гэсэн тийм спейсинг гаргах нөхцөл бололцоо энэ тоглолтын дээр байгааг харуулчлаа шүү дээ. Одоо тэр Шемет Мемитийн сул 2 шийддэг, Макрайдийн сул шийддэг, мэддэг. Ер нь энэ үүргийн тоглолтын Ананоби энтер Жавтнаас яг сул нэлээд олон шидэд ихийг нь алдсан. Түүнээс нэлээд олон сул шидэд. Ананоби энэ тоглолтод эхний тоглолтоос хойш ер нь довтлохоо тал дээр орж чадахгүй байгаа манай салгалаа бөмбөгөөр хамгаалтан дээр бол гайгүй тий. Тэнгүүт тиймэрхүү сул боломжууд ерөөсөө Катаас л үүссэн байхгүй. Кат дайрч ороод алдаа аваад хичнээн ч алдаатай хий 2 оноо. Илүү нэг матч даваа үүсгэж байна. Би бол хамгаалт том зах зээл дээр ирсэн, ийм том тайсан дээр гараад ирсэн, ингэж тоглож иж гэрээгээ сунгаад цаашдын карьераар ингээ баталгаажуулаад явна гэдэг нэг өөрийнх нь хувийн бас нэг юм юмнууд байгаа учраас Кат бол энэ дээр айгуу сайн тоглох л баг. Тэгээд Индиана зүгээр тэр Кат дээр зогсоох боломж бол баг байхгүй. Зүгээр өөртөө оноогоор уралдаад өөртөөс шидэлтүүдийг хийх үехгүй дээр л тоглолт ойлгох гэдэг юм яригдана. Тэгээд энэ цувралд хамгийн доктортой тоглож байгаа тоглогчны харахгүй Брансон байна. Тоглолт болгон дээр тогтмол ер нь 30 Одоо маргааш ч гэсэн Таунс Брансон хоёр бол сайн тоглолтоо гаргав. Хоёулаа 25-аас дээш оноогоо авах бах. За Брансон бол бүр 30 оноо, 35 оноо ч авах боломжтой. Хамгийн гол нь Микал Бриз, Өвжи Ананоби хоёр товтлогоон дээр амар тус хөрөх хэрэгтэй. Одоо ядаж нэг 10-аас 15 онооны 15 оноо хоёулаа авах хэрэгтэй. Жош Хартаас оноо хүлээх утгагүй шүү дээ. Хөрхий Чансаагаараа 10 оноо авчих. Метр эрдээ хүн самбарт 10 самбар ав зүтгэж байгаа юм шүү дээ. 10 оноо 10 самбар авчаад байгаа шүү дээ. Тэр нь хангалттай байхгүй. Одоо бид нар дараа маргааш Индианагийн талбай дээр дахиад Шеметтээс Макбрайдаас тусламж ирнэ гэж найдах хэцүү байхгүй. Ер нь ирэхгүй дээ. Тийм. Өмнөх тоглолт шиг байна гэдэг хэцүү ирэхгүй. Тэгэхээр маргааш Индианаас тэгж муу шиднэ гэж байхгүй. Толгой дээр өнгөрөөд явж байгаа л да. Тэгэхээр нэг өнгөрөөд явж гэж байгаа юм. Үлрэлт Нью-Йорк ямар байсан? Нөгөө гарааны 5-ын 4 нь бүгд 20 оноо авчиж хоцсон тоглолт
гарсан шүү дээ. Тэнцүүхэн алдсаж байгаа тоглолтын дээр. Маргааш яг л тийм тоглолт. Маргааш тэгээд энэ Нью-Йоркийн гарааны 5 нь баг 40 минут тоглох байхаа. Бараг тэгж таарах бах. Ер нь гарааны 5 нь нэлээд ачаалтаа тоглоно. Тэгээд гинтэл вэртлээс хол байгаасаа бурхан минь. Битэл тэгээсээ яг 5 дахь тоглолт шигээл тоглоулаасаа тэгвэл бид 7 дахь тоглолтыг муугаа харах гэдэг зур яах муухагаар бодоход те. За маргааш нэгс хожоод амар ядарч хожоод 7 дээр хожичи. 7 дээр нэг гинтчи. За бүр гинтэхгүй байсан ч гэсэн амар ядарч гарч ирэх гэдэг шүү дээ. Таандар билээ болоо. 7 хоног амарсан таандар тэнцээ гидсээ хэлээд байж байгаа шүү дээ. Сайхан хоодоо шингээл ч гэсэн. Тэгээ залуучууд. Тэгээ залуу баг. Тэгэхээр чин яг үүндээ за маргааш Нью-Йорк хожоод 7 дээр Индианач хоцсон ялгаа баахгүй байхгүй. Индианач адилхан ядарна. Гол нь бид бас сонирхолтой финал үзмээр шүү дээ. За ингээд баазар нэвтрүүлгийн энд хүрээд өндөрлөлийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар би ямар ивент гэж хэлээгүү лээ. Илүүд Тэмүл TFC хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group байлаа. Тэгээд эх 7 хоногт бид бүр илүү тодорхой сэдвтэйгээр уулзах нь баяртай үзэгчтэй.